Сайн байцгаана уу, өглөөний мэнд. Манай офис дээр тавтай морил. Өнөөдөр та бүхэн миний ажлын нэг өдөртэй хамт байхаар байгаа. Өнөөдөр бас манайх компаниараа бол ээлжид хурлаа хийж байгаа. Бид нар сард нэг удаа хамтдаа хуралдаж, хамтдаа судаг, хамтдаа хуралддаг. Тэгэхээр өнөөдөр бол бидний хувьд маш онцгой бас сэдв гаргацсан байгаа. Ягаад гэвэл энэ бол яг стрессээс хэрхэн гарах вэ? Бясалгал өнөөдөр бид нар компаниараа хийж байгаа. Манай энэ компани ээлжид хурал нь болохоор аль болох бас хамт олон нэгтэй эрүүл байлгах, эрүүл мэндэд нь тустай өөрсдийнх нь хувь хүний хөгжил тал руугаа бол байдаг. Тэгэхээр өнөөдрийн манай ээлжид хурлыг хэдүүлээ чимээгүйхэн харахгүй бол яг бясалгалаа хийж байгаа. Тэгэхээр бид нар бол яг үйлдвэрлэлээ тэлээд үндсэндээ хоёр газар байрлалцсан байгаа. Манай офис яг энэ Улаанбаатар чуулгын хажууд хаб буюу энэ инновацийн төвд байгаа. Бид нар 2017 онд Анредаас шилдэг үүсгэн байгуулагч бас шагнал авч ирсэн. Тэгээд энд байрших боломж олгогдсон байгаа. Тэгэхээр яг энэ ондоо болохоор бид нар офис болон үйлдвэрээ ингээд тусгаарлаад үйлдвэрлэлээ үндсэндээ нэмэгдүүлж байгаа учраас үйлдвэрлэлээ тэлцсэн бол байгаа. Тэгэхээр манай шинэ офисер бас орж гараарай. За өглөөний мэнд. Сайхан уулзсан. За энэ бол манай шинэ офис байгаа. Энд бол манай яг захиргааны бүх хүмүүс суудаг. Бид нар тэгээд үндсэндээ нэг өрөөнд бол бөөнөрө хамт суудаг бол болцсон. Энэ бидэрт бас хоорондоо илүү ойр байх боломжийг бас олгож байгаа. Дээрээс нь үйлдвэрээсээ холдно гэдэг чинь бас илүү бүтээмжтэй цахимаар ажиллаа хийх боломжийг бол олгосон бол байгаа. За энд бол манай яг бүх захиргааны ажилчид үндсэндээ маркетинг, захиргаа, хүний нөөц, олон нийтэд харилцах, дизайнер, борлуулалт, манай ерөнхий менежер ингээд манай бүх хүмүүс сууж байгаа. Тэгээ бидний өглөө хийдэг хамгийн чухал зүйл болохоор ураа өгөө бол хийдэг. Яг бол самуур гэдэг бол өөрөө маш их зүйлийг агуулсан ийм их зүйлийг хийх гэж хичээдэг ийм брэнд байгаа болохоор тэгэхээр энд бол бид нар жишээлбэл хамт олонныхаа гол үнэт зүйлсүүдийг бол бичсэн байгаа. Энэ дээр бол яг сэтгэлээсээ бүтээмж өндөртэй эрүүл мэндэд анхаардаг болон мэдрэмжтэй гэдэг энэ зүйлүүдийг яг сүүлийн 5 жилийн хамт олонныхаа хүмүүсийг хараад яг ламууртай ямар хүмүүс ингээд ажиллавал хамгийн тохиромжтой яаж ажиллавал илүү амжилтанд хүрэхээр юм гэдгээрээ бид нар бас энэ үнэт зүйлсүүдийг бол гаргаад ирсэн байгаа. Тэгэхээр манайхан бол өглөө болгон ээлжиж нэг нь удирдаад ураа өгөө хийдэг байгаа. Өнөөдөр шинэ хүмүүс байгаа учраас ураа өгөө би хэлээд таад дагаад хэлье те. Бид сэтгэлээсээ ажиллаж нэг гэр бүл шиг зүтгэн. Бид сэтгэлээсээ ажиллаж нэг гэр бүл шиг зүтгэн. Бид бүтээмж өндөртэй байж ихийг бүтээн. Бид бүтээмж өндөртэй байж ихийг бүтээн. Бид эрүүл мэндэд анхаардаг тул бусдад эрүүл бүтээгдэхүүн хүргэнэ. Бид эрүүл мэндэд анхаардаг тул бусдад эрүүл бүтээгдэхүүн хүргэнэ. Бид мэдрэмжтэй тул үргэлж шинийг эрэлхийлнэ. Бид мэдрэмжтэй тул үргэлж шинийг эрэлхийлнэ. Бид ламуурчууд. Бид ламуурчууд. За амжилт. За манайх бол ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай нэлээд ихээр бол божигндаг. Яагаад гэвэл мэдээж гарааны бизнес дээрээс нь үйлдвэрлэл явуулдаг. Бас олон улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргадаг гэдгээр бол асар их бол ажилтай бол байгаа. Миний хувьд яг хамгийн түрүүнд хийдэг зүйлүүдийн нэг бол кофегоо уудаг. Яг гэвэл кофегүйгээр бол үнэхээр амьдрах бас боломж байдаггүй. Энэ бол миний бас нэг зуршил болсон. Өглөө болгон хамгийн түрүүнд халуун кофегоо уугаад нээлүүдээ шалгадаг. Надад өгсөн дээ тийм. Тийм. Офс хэрэглэнэ. Тэрэндээ таны гар ус хэрэгтэй гинэ. Тооцоогоо нийлэх гэсэн чинь. Тэгээд танд гар ус зурчилдаг тооцоо маань нийлж байгаа байхгүй. Угаасаа чамдар нэг юу байхгүйсэн биттэй. Тийм их бэлэн мөнгө байхгүйсэн биттэй тийм. 100 мянга бол эхний 100 дуусаад дахиад танаас 100 аваагүй.
За манайх бол ер нь нэлийн бужигнсан байдалтай бол байдаг. Яг тэгвэл одоо үндсэндээ энэ жил чинь 5 жилийн 8 болж байгаа. Дээрэс нь 43 хүнтэй бол болцсон. 3 нэрийн дэлгүүртэй 10-аад борлуулалтын цэгтэй дээрэс нь 6 улс руу экспортлдог. Одоо бараг 60 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол өдөржингөө нэг бужигнсан байдалтай бол байдаг. Тэгэхэд манайх одоо бас нэлээд шинэ олон хүмүүсийг авч байгаа. Тийм учраас түрүү 7 хоног асар олон хүмүүстэй уулзаж шинэ ажлын байрнууд бол гаргасан байгаа. Бид нар тэгээд аль болох бас одоо олон улсад ер нь гарах хүсэлтэй байгаад байгаа болохоор эртнээсээ маш олон одоо стандартуудыг бий болгож байгаа. Аль болох бас одоо олон улсад ямар стандартууд байна тэдрийг Монголдо хэрэгжүүлэхийг хичээж байгаа. Тэгэл өглөө нэг иймэрхүү одоо над дээр яг юмнууд хуваагдаж ирдгийн төлбөр хийгдэх гарын үсэг зурах гэдэг. Тэгэд үндсэндээ одоо ийм гарын үсэг зураарай гэдэг одоо ингээд бахан одоо бичиг баримтуудыг ингээд оруулсан бол байдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ бичиг баримтуудаа хараад мэйлүүдээ шалгаад ингээд суучдаг. За нэрний талаар гэх юм бол угаасаа маш олон хүмүүс гайхдаг. Анх яг бүтээгдэхүүнээ би нөгөө яг сарнах дэлгүүрт тавиад өөрөө байршуулад ваны бөмбөгөө байршуулад тэгээд ингээд нууцаар бол хардаг байсан. Хэрэглэгч нар яаж хүлээж авах нь уу? Ер нь хажуугаар нь явахдаа одоо тэр дизайнтэй жишээлбэл хүний нүдийг хүний анхаарлыг татах нь уу гэд үндсэндээ ингээд маш их ажиглаж бол зогсдог байсан. Тэгээд тухайн үед яг айгүй олон хүмүүс хажуугаар нь явахдаа ламор ч юм уу те одоо айгүй өөр өөртөөхөө тэгээд хүслээр бол нэрийг өгөөд шинэ жишээлбэл яг нэг хоёр эмэгтэй хоорондоо ярьсныг би хэдэж мартдаггүй. Энэ шинэ Франц брэнд гараад ирчиж энийг туршаад үзье. Франц юм чинь сайн л үж таараа гэд. Тэгэд яг арын мэдээллийг харахад Монгол гэж уншингуудаа айгүй гайхаа шоконд орж исэн. Ламо амор хоёрыг нийлүүлснээрээ үндсэндээ одоо зохиомл нэрийг бол бий болгосон. Ламор гэдтэй. Энэ бол олон улсад дахин давтагдчихгүй. Бидний одоо үндсэндээ патенттэй ийм одоо нэр болсон. Энэ маань өөрөө ямар утга учиртай гэх юм бол нэгт бид нар брэнд гэдэг зүйлийг бий болгохыг хичээдэг. Хоёрт Монгол брэнд байж болохоор те одоо олон улсад танигдахуйц Монгол брэнд байж болохоор гэдгийг бас одоо анханасаа бодолцож явсан болохоор аль болох юм дахин давтагдчихгүй зохиомл нэр өгөхийг бол хичээсэн. Тэгээд гадуураа мэдээж алхахын хий оруулж өгсөн нь өөрөө яг одоо Монгол гэсэн бас нэг те ийм сонирхолтой тооцтголыг олон улсад харуулж байгаа юм болов уу гэж бодоод ламор гэдэг нэр өгсөн. За бидний хувьд бол үйлдвэрлэлийн явуулдаг, дээрээс нь гарааны бизнес ерөнхийдөө бас айгүй шинэлэг юмнуудыг хийхийг хичээдэг болохоор айгүй нээлттэй бол байдаг. Маш олон компаниудтай бас яаж хамтарч ажиллаж болохоор байна. Монголдо ерөн шинэлэг юмнуудыг яг яаж хамтдаа бүтээж болохоор гэдэг тал дээр бас айгүй их одоо боддог. Тийм учраас энэ хаб дээр сууснараа бас одоо эргэн тойрныхын компаниудтайгаа маш нээлттэй бол байдаг. Тэгээ өнөөдөр яг Бикотэй уулзаад одоо жишээлбэл хүргэлт дээр яаж хамтарч ажиллахаар байна гэд хажуудлынхаа өрөөний залуустай бол уулзахаар төлөвлөсөн бол байсан. Бүтээгдэхүүн ажил энэ нь дотоод төрөлтөж байгаа юм шүү. Биш ээ, Батика гэдэг нь манай дэлгүүрээс авдаг байсан. Бүтээгдэхүүнээ. Нөх хүргэлт 24 цаг гэдгээрээ юу гэдэг чинь ах санд ч юм уу бид нар ажиллахгүй штэ. Тэгэхээр үйлдвэрээс авах боломж байхгүй, дэлгүүрээс авдаг байсан.
манайх болохоор одоо бас одоо өмнө нь жишээлбэл 8 болгохнаа байдаг байсан би бүх юмнуудаа хариуцаал ганцаараа шийдвэр гаргаад ганцаараа бүх юмнуудаа хийдэг байсан бол одоо бид нараас нэг үе одоо айгаа олоолаа болцсон. Тэгээд ерөнхийдөө шинэ ялангуяа байгаа хүмүүстэй одоо брендийнхаа үнэт зүйлс өмнөх 5 жилдээ одоо юу хийсэн те тэр болгоноо тайлбарлаж бас хэлэх нь бол айгүй чухал байдаг. Тэгжээш нөгөө энд ажиллаж байгаа хүмүүс маань энэ үнэт зүйлсийг өөрсдөө яг ингээд өдөр тутамдаа хэрэгжүүлээд авчдаг. Тийм учраас бид нар одоо маш их одоо хүмүүстэй анхаарад хамт олноор бол хуралддаг бол болсон. Яг нөгөө брендээ ойлгох нь айгүй чухал. Тэгжээч нөгөө маркетингийн чинь бас санаа оноонууд нь гарч ирнэ. Чанарыг эрхэмлдэг, ил тод байдлыг эрхэмлдэг. Манай маркетингийн яг нөгөө гол communication байдал нь яг тэр ил тод. За би бол ерөнхийдөө 2 нутагтай шиг байдаг. Одоо офис үйлдвэр 2 тусдаа гарцсан чинь үндсэндээ офисаас үйлдвэрлэл, үйлдвэрээс офис руу гээд ингээд шилжээд явцдаг. Тэгэхээр одоо манай үйлдвэр рүү бас очие. Тэнд бас ажилтаа болохоор. Анх яг би компани байгуулахад бол маш хэцүү бол байдаг байсан. Нэгт миний одоо тэр тухайн зорж исэн зүйл маань өөрөө их шинэлэг зүйл бол байсан. Тэгэхээр ойлгох хүн нь айгүй цөөхөн, дээрэс нь одоо яг шууд хүлээн авч дэмжих хүн бас айгүй цөөхөн байсан. Ер нь миний уулзсан, ярилцсан хүмүүсийн 99% нь л наа чин бүтэхгүйдэл гэдэг одоо байдлаар надад хандчихсан. Ялангуяа айгүй том төслүүд тухайд яригдчихсэн. Би ч өөрөө айгүй том төсөл дээр одоо тэ өндөр цалин аваад одоо яг гадаадаас хурж ирээд ингээд ажиллаж исэн болохоор айгүй олон хүмүүс чи яагаад жишээлбэл гадаадаас хурж ирчээд тийм жижиг юм хийх гээд байгаа савн маав уруул өнгөлөгч гээд тиймэрхүү байдлаар бол асар ихээр надад одоо нөлөөлөх гэж оролдоод ч юм уу те ингээд тухайд бол нэг хэмжээгүй. Гэтэ би болохоор явц тундаа юу гэж ойлгосон бэ гэх юм бол угаасаа хүн болго өөрийн гэсэн мөрөөдөлт, өөрийн гэсэн зорилготой бол байдаг. Тэр болгоныг жишээлбэл бусд нь ойлгоод авах нэг шаардлага байхгүй. Өөрийнхөө асын хараандаа үнэнч байгаа тэрэндээ одоо хүрхийн төлөө ажиллах юм бол тэгэл болчдгийм байлээ. Хамгийн гол нь өөртөө нэгт үнэнч байх хэрэгтэй. Тэр үед болохоор мэдээж нөгөө залуу хүн байсан одоо отож хүртэл залуу болохоор айгу хэцүү бол байдаг гэсэн яадгүй тэгэл мэдээж бусад залуучууд гадуур дотор яваал те тэд нар болохоор 6 цагт ажиллаа тараал одоо их өөр амьдралтай би болохоор яг нөгөө бүх юмаа сэтгэл зүрхээ энэ одоо ламууртаа зориулсан байсан болохоор өдөрч ажиллана, шүнж ажиллана, 5 өдрийн оройч ажиллана, хагас өдрийн өглөөч ажиллана, бүтэн сайнч ажиллана. Тэгэхээр энэ бол мэдээж тухайн үед айгу тийм хэцүү хүндрэлтэй юм шиг санагддаг байсан. Одоо тэгтээ 5 жилийн дараа би харах юм бол яг тэр одоо хэцүү хүнд үеуд надад хамгийн дурсамжтай бол байдаг. Ягдвал тэрийг нэгэнд даван туулаад одоо ингээд оршин тогтнодод те манай брэнд ингээд үргэлжлээд явж байгаа учраас нөгөө талаар бас нөгөө асуудлууд том болох тусам одоо ялангуяа те бизнес урагшлаад баггүй амжилтанд хүрээд ингээд явах болгонд мэдээж асуудлууд, бэрхшээлүүд улам одоо хүндрээд, улам том болоод явдаг. Ер нь тэр үед яг асуудлыг одоо бэрхшээлийг илүү сургалт талаас нь авч үзэх юм бол өөрчлөж айгүй амар болчтiin байлээ. Тэгэхээр би бол одоо сэтгэл санаагаа маш тайван байлгадаг. Ягаад гэвэл ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тэрийг одоо яаж даван туулах вэ гэж бодно гэхээс биш тэрэнд нь одоо шантраад ингээд байдаггүй. Ягаад гэвэл угаасаа бэрхшээлүүд бол гардаг. Тэр бол гарааны бизнесийн хувьд ч гардаг, том компанийн хувьд ч гардаг, Монголд ч гардаг, гадаад ч гардаг. Тэгэхээр тэрийг бол даван туулахаас өөр ямар ч арга байхгүй. Харин эсэргээрээ би энийг хэрхэн даван туулах ёстой вэ? Би энийг амжилттай даван туулчихвал эний чинь цаана айгу гоё юм байгаа шүү. Гэт өөрийгөө одоо эерэг бодлуудаар цэнэглээд өөртөө энийг ингээд сургалт байдлаар ингээд хандаад яг хандлага өөрчилчих юм бол нэг тэгж шантархаа байж тийм байлаа. Би бол эхний 1-2 жил асар их одоо бэрхшээлийг даван туулсан. Манайх ч одоо 14 оны 9 сарын 1-нд анх удаа оффистаа болоход 9 сарын 12-нд хулгай ороод манай офисын бүх юмнуудыг хулгайлж исэн гэх жишээний 16 онд үерийн ус орж ирж өвдөг хүртэл устаагаад манай үйлдвэрийн бүх юм
одоо дахиж хэрэглэхээргүй болж исэн. Ер нь л өдөр болгон л асуудлууд гарч ирдэг. Гол нь тэрнтэй яг ямар байдлаар хандах вэ гэдэг нь айгүй чухал юм билээ. Тэгэхээр хизээч бити бууж өгөөрэй л гэж одоо хүмүүс зөвлөмөр байна. Яагад гэвэл мөрөөдөлтэй юм бол тэрэндээ л хүрэхийн төлөө л явах хэрэгтэй. За энд бол манай үйлдвэрийн байр бол байгаа. Бид нар энд одоо байгаад бараг жил хагас 2 дахь жил рүүгээ ерөнхийдөө орж байна. Энд манай бүх одоо үйл ажиллагаа явагддаг. Түүхийн үед боловсруулахаас ахуулаад одоо эцсийн бүтээгдэхүүн хүртэл бид нар бүгдийг хийдгээрээ бас Монголдо онцлогтой бол байгаа. За манайхаа өдрийн мэнд. За энэ бол манай үйлдвэрийн байр бол байгаа. Манай үйлдвэрийн байр 2 хэсэгт хуваагдсан. Үндсэндээ 3 хэсэгт хуваагдсан байгаа. Манай санхүүгийн хэсэг энэ дээр болохоор манай нэгтлэн болон яргууд бол байдаг. Энд бол жишээлбэл манай агуулгууд бол байгаа. Энэ бол жишээлбэл манай савлгаа одоо хайрцаг сав баглаа боодлын агуулга бол байдаг. Ийшээгээ манай бэлэн болсон бүтээгдэхүүний агуулга бол байгаа. Манайхан энэ одоо үндсэндээ юмнуудаа цэгцлээд ингээд манай яргууд жишээлбэл энэ зүүдэг. Манайхан бүгдээрээ бас оффистай өдрийн хоолоо л иддэг. Бид нар ялангуяа дулааны одоо уйлралт бол яг хүмүүсийнхээ одоо тав тухтай байдлыг бодоод өглөө 8 хагастай ажиллаа эхлүүлээ 5 цагт хардаг болсон. Тэр мэн болохоор яг одоо 6 цагт төвчрлээс өмнө манайхан одоо ингээд гараад те ялангуяа аягүй олон эмэгтэйчүүд ажилладаг болохоор хүүхдүүдэд авах ч юм уу хүүхдүүдтэйгээ илүү цаг цавыг өнгөрүүлэх боломжийг олгодог. Тэгэхээр энэ ингээд манай агуулгах санхүүгийн хэсэг бол байгаа. За энэ бол манай үйлдвэрийн хэсэг бол байгаа. Манай үйлдвэрийн хэсэг бол бас олон хэсэгт хуваагдсан. Энэ жишээлбэл савнгийн хэсэг, лаборатори гэж бол байгаа. Жишээлбэл энд бол яг тусдаа орчинд манайх дандаа савнгуудаа бол хийдэг. Манай бүх савн бол яг гар аргаар хийгдэж байгаа одоо уламж жосоор хийгдэж байгаа энэ савнгууд бол байгаа. Тэгснээрээ бид нар яг байгалийн гаралтай савн хийх боломжтой. Бид нар жишээлбэл одоо бэлэн суур авдаггүй, бэлэн одоо глицерин савн хийдэггүй. Яг уламж жосоор савн хийснээрээ бас хамгийн одоо дээд зэрэглэлийн савнг бас хүмүүст хүргэх боломжтой. Энд бол манаас бүх савнгууд бол хийгддэг. Манай нэг савн 2-3 сар хатсны эцэс бэлэн болдог. Тэгэхээр ерөнхийдөө одоо ганц энэ нэг савн бол асар их бас үн цэнтэй бол байдаг. Ингэснээрээ бид нар жишээлбэл цэвэр сарлагын сүү, цэвэр ямааны сүү хэрэглэх бол боломжтой байгаа. Энд бол манай яг лабораторийн хэсэг бол байдаг. Энд бол одоо яг миний гол хэсэг байгаа бөгөөд одоо шинэ бүтээгдэхүүнтэй холбоотой боловсруулалт, шинэ бүтээгдэхүүнтэй холбоотой яг туршилтууд бол бүгд энд бол ингээд явагдаж байгаа. За манай савнгууд түрүүн хэлснээр яг уламжлалт жасаар хийгддэг болохоор бас маш нарийн технологиор хатах ёстой бол байдаг. Тэгэхээр бид нар ялангуяа одоо жишээлбэл байгалийн гаралтай түүхэн дээр бүтээгдэхүүн хийдэг болохоор энэ мэн өөрөө яг хүнстэй бол адилхан гэж тооцож болно. Бид нар ингэснээрээ яг л хүмүүст одоо шинэхэн талах шиг гоо сайхны бүтээгдэхүүн хүргэснээр онцлог бол агаад байгаа. Ялангуяа манай Монгол хэрэглэгч нарын хамгийн гол одоо бидний хүргэж байгаа зүйл бол шинэлэг. Яг л одоо талах мэт гоо сайхны бүтээгдэхүүнийг өглөө жишээлбэл бид нар үйлдвэрлэлээ хамгийн шинэлэг байдлаар хүн бол хэрэглэх боломжтой. Эсвэл одоо ааруу шиг гэж харж болно. Яг л бид нар яг дандаа цэвэр байгалийн гаралтай түүхийд хэрэгжилж байгаа болохоор энэ бол өөрөө яг байгалийн жамаараа бол хатах ёстой бол байдаг. Манай нэг савн бол нөгөө савнтай адилхан бол биш. Тэгэхээр одоо савн болгон өөрийн гэсэн онцлог тэр нэг одоо цор ганц гэсэн бас юм одоо давуу талтай бол байгаа. Тэгэхээр энд бол манай савнгууд үндсэндээ яг дунджаар 2 сар хатсны эцэст бэлэн болдог. За манай бусад бүтээгдэхүүнүүд болохоор яг өдөр өдөртөө бол хийгддэг байгаа. Энэ жишээлбэл яг манай тосны хэсэг бол байгаа. Тосны хэсэг болохоор түрүүчийн хэлсэн шиг яг шинэхэн байдлаар одоо хийгдэд яг бэлэн болж байгаа. Яг л хоол хүнс шиг. Тэгэхээр манай жишээлбэл тосны хэсэгт болохоор
аль болох бид нар бага тоогоор яг шинэлэг бүтээгдэхүүнүүдийг бол хийхийг бол хичээж байгаа. Тэгснээрээ бол хэрэглэгчид хамгийн одоо тийм 1 хоногийн өмнө ч юм уу 2 хоногийн өмнө үйлдвэрсэн бүтээгдэхүүн гарт дээр нь хүрэх бол боломжтой. Энэ бол одоо жишээлбэл өөр олон улсад яг ингэж шууд байдлаараа бол бас байдаггүй. Бид нар бол ялангуяа одоо импортын гоо сайхны бүтээгдэхүүнийг хэдэн мянган километрийн цаанаас те хэдэн сар ингээ ачигдаж ирсний дараа л ангуун дээр бас хэдэн сар байгаад ингээд бид нар мэддэхгүй хэрэгэлдэг. Тэгэхээр бидний бол гол даваа тал бүх юмыг энд хийснээрээ хамгийн одоо шинэхэн ийм бүтээгдэхүүнийг бас хүргэх боломжтой. Өнөөдрийн ажил тэгээд гол юмнууд юу вэ? Ажлыг болохоор хүүхдэд боловсруулж байгаа. Тэгээд бүтээгдэхүүнийг хийгээд хэлсэн. Тэгэхээр манайх одоо энэ жишээлбэл майлангийн тосоо бол яг ийм бор шилэнд хийснээр бол нэгт бүтээгдэхүүнээ бол хамгаалж байгаа. Хоёрт яг нөгөө шилэнд хийж өгснөөрөө байгаль дээлтэй байдлыг бас гаргаж өгч чадчихаа. Бид нар одоо жишээлбэл энэ майлангийн тосыг хунцар савнд бол хийгээгүй байгаа. За манай хоёр дайжгүй юу? Дайжгүй. За өнөөдөр нэлээ их юм. Амжуулаад байж ин да. Хүүхдийн тасаа саалж. За. Та харж байгаа ах өнөөдөр бид нар бол нэлээ ажил ихтэй бол байгаа. Манай энэ царлах хэсэгт л үндсэндээ манай энэ хоёр маань бүх юмнуудыг бол амжуулж байгаа. Тэгэхээр бид нар бол ялангуяа өнөөдөр бол экспортынхаа захиалгыг бол хийсэн. Тэрэн дээр болохоор манай хэд ингээд шаргуу ажиллаад байж байгаа. Тэгээд хичнээн бид нар гар аргаар бүх юмнуудаа хийдэг ч гэсэн айл болох бүтээмжтэй бол ажилдаг. Тэгэхээр энд бол яг одоо маш олон хүүхдийн тосыг ингээд бэлэн болгож байна. Гарын тос бол байна. Энэ одоо жишээлбэл ийм төмөр савнд хийгдснээр одоо хуунцар тос биш те. Тэгэхээр энэ төмөр савыг жишээлбэл гарын тоснд дууссан бол өөр юмд ашиглаж болно. Дахин боловсруулж болно. Тэгэхээр бид нар аль болох яг энэ байгаль дээлтэй бүтээлч байдлаар л одоо бас уртаа гаргахыг бол хичээдэг. Бидний хамгийн гол давуу тал буюу одоо үнэт зүйлс бол бид нар түүхийд боловсруулахаас ахвал бүгдийг өөрсдөө хийдэг. Энэ бол Монголд гэхээс илүүтэйгээр олон улсад хүртэл одоо ховор болсон. Яагтвэл ихэнх брэндүүд болохоор яг брэнд гэдгээрээ яваад одоо жишээлбэл нэг том үйлдвэр захиалга өгөө тэрнээсээ одоо бүтээгдэхүүнээ аваад савлаад тэгээд нөгөө илүү дизайн маркетингээ хийгээд явцдаг. Бидний гол зүйл болохоор бидний уур ухаан шингэсэн энэ одоо өөрийн гэсэн патенттэй, өөрийн гэсэн одоо бидний өөрсдийн зохиосон бүтээгдэхүүнийг гаргадгаараа бас онцлогтой бол байгаа. Ингэснээрээ бид нар бас олон улсад амжилтанд хүрч чадсан. Яг гэвэл бид нар зүгээр л нэг захиалга өгөөж ч юм уу савладаг бол биш. Бид нар бүх юмыг яг өөрсдөө хариуцаж, өөрсдөө чин сэтгэлээсээ хийдэг болохоор энэ бол бидний бас нэг том даваа тал гэж үздэг. Би бол нэг тийм захирал талаасаа одоо юу гэдэг чинь бас нэг байхыг хүсдэггүй, илүү дотн одоо ах ихч дүүс шиг бол байхыг хүсдэг. Тийм учраас би хизээч жишээлбэл манай ажилчид гэж бас ярих дуртай биш үүдэг. Манай одоо хамт олон манай багийн хүн ч юм уу тийм байдлаар бол хамт байхыг хичээдэг. Дээрээс нь хамт олонтойгоо үргэлжлэн ярилцахыг бол хичээдэг. Бид нар бол маш их одоо ярилцаж ерөнхийдөө юу болж байгаа бүх талаар л мэдээлэл бол солилцож байгаа. Дээрээс нь одоо ялангуяа хамт олон дотроо бол захирал тим байх ёстой. Одоо жолооч нь тим өөр эсвэл одоо үйлдвэрийн ажилтан тим биш. Манайхан бүгд адилхан эрэгтэйш бүх хүний өөрийг айгуу чухал гэдгийг би мэдрүүлэхийг бол хичээдэг. Тэгснээрээ яг энэ хамт олон баг гэдэг сэтгэлгээ үүсэх юм болов уу гэж боддог. Би бол хамар гэр бүл гэж дандаа ярьдаг. Манайхан бол гэр бүл одоо намайг бол баг ааваа гэж үздэг. Тэгээ бусд нь ах トゥ эгч дүүс гэж бол одоо яригддаг. Тэгэхээр аль болох тэр нэг хоорондоо уялдаа холбоотой
хоорондоо айгүй дотн байгаасаа гэж би бол хүсдэг. Хизээч одоо юу гэдэг чинь дотроо ингэж те баг бол юу бүлэг үүсэж ч юм уу иймэрхүү байдлаар байхыг бол хүсдэггүй. Тийм учраас яг миний зүгээс аль болох өөрийгөө айгүй сайн илэрхийлээд маш сайн хамт олондоо ойлгуулад үргэлж одоо хамт олонтойгоо ойр ийм одоо харилцаа сайтай байхыг бол хичээдэг. За бид нар бол хамгийн анхны нэрийн дэлгүүрээ Shangri-La Mall бол нээсэн хамгийн одоо анхны олон улсын молд нээх нь өөрөө яг анхнаасаа бид нар айгу чанартай олон улсад өрсөлдөхөц брэнд бий болгож байгаа шүү гэдгийг бас хүмүүст одоо харуулж мэдрүүлэхийг бол хичээсэн байгаа. Тэгэхээр анхнаасаа л яг олон улсын төвшөнд л юм хийхийг бол хичээжсэн. Манай дэлгүүр одоо энд үндсэндээ 16 оноос хойш гэдэг чинь бараг 3 жил болох гэж байна. Манай үндсэн одоо нэрийн дэлгүүр энд би бол хамаг сэтгэл зүрхээ зориулсан ийм дэлгүүр байгаа. За манайхан сайн байцгаана. За өнөөдөр хэр байна да? За манайх чи 2-2 бол. За энэ бол яг манай гол нэрийн дэлгүүр байгаа. Shangri-La Mall байдаг. Энэ дэлгүүртээ ерөнхийдөө асар их одоо сэтгэл зүрхээ шингээсэн байгаа. Яг л манай анхны нэрийн дэлгүүр. Энэ дэлгүүрээрээ бид нар яг өөрсдийнхээ брендээ, манай үйлдвэрийн, манай хамт олонны одоо үнэт зүйлсийг харуулах гэж бол хичээсэн. Үндсэндээ бол яг дэлгүүр нь өөрөө бас нөгөө минимал хэлбэртэй, яг айгуу тийм энгийн ямар ч хүний одоо тэр таашаалт нийцсэн юм одоо дэлгүүр байгаа. Бид нар дээрээс нэм цэвэр модон жишээлбэл мебельтэй байснаар яг нөгөө байгальд ээлтэй бас нэг байгалийн гэдэг одоо шинж чанаруудаа агуулсан бол байдаг. Энэ талд болохоор манай хаягдлахгүй болон байгаа. Түрүүч миний тайлбарснаар манай нэг одоо чухал үнэт зүйл бол байгаль ээлтэй. Бид нар жишээлбэл хэрэглэгч өөрөөс хавтайгаа ирэх юм бол энэчнээс ингээд хүссэн хэмжээгээр нь жишээлбэл савлгаагүй бүтээгдэхүүн өгдөг. Энд бол манай яг даавуу торнууд байгаа. Энд бол манай жишээлбэл дахин боловсруулсан цаасаар хийсэн сагснууд бол байгаа. Энэ дотор бид нар жишээлбэл савлгаагүй савнгаа зардаг. Ингэснээрээ манай байнгын хэрэглэгч савлгааны одоо үртэг шингээгүй байдлаар савнгаа өөрийнхөө хайртай дуртай савнгаа авах боломжтой. Гол хэсэг рүү энд ирсэн байна. Энэ манай яг хамгийн шинэхэн бөгөөд нүур арчилгааны бүтээгдэхүүнүүдийг яг харуулсан байгаа. Энд бол бидний одоо гол нүур арчилгааны жишээлбэл серум гэдэг одоо энэ зүйл байгаа. Энийг би яг 3 жил үндэстнээ хийсний эцэст бэлэн болгосон. Энэ маань болохоор одоо гиалуроны хүчилтэй яг одоо үрчлээний эсрэг маш сайн чигшил өгөхөр ганцхан тусал маш сайн чигшил өгөхөр юм одоо идэвхтэй байцуудаар дүүрэн сайн чанарын бүтээгдэхүүнүүд байгаа. Энд бол манай өнөөдрийн үйлдвэр жишээлбэл хийжсэн майлангийн тос, цэцэрний тос, нүүрний суурь тоснууд бол байгаа. Энэ жишээлбэл яг манай олон улсад маш сайнаар танигдсан нохоо шүү нүүрний суурь тос. Энд бол жишээлбэл ганцхан тусал бас ороход хангалттай одоо энэ тижээлийн өгөхөөр ийм одоо дандаа идэвхтэй байцуудаар дүүрэн бүтээгдэхүүнүүдийг хийх гэж хичээж байгаа. Энэ бол манай савнгийн хэсэг. Одоо түрүүн та хэд харсан яг манай нэг савн 2-3 сар хатсны эцэс бэлэн болдог. Тэгэхээр одоо манай савнгийн хэсгийн эмэгтэйчүүд маань үйлдвэрлэлээ явуулаад савнгийн хатаах хэсэгтээ хатсныхаа эцэст яг энэ бэлэн байдалтай бол ирдэг. Бид нар амжилтаа бас аль болох хэрэглэгч нартайгаа хуваалцахыг бол хичээдэг. Тийм учраас одоо шагналуудаа дэлгүүр дээрээ тавих нь манай одоо хэрэглэгч бидэртэй бас ойр шүү гэдэг одоо энийг харуулахыг бол хичээж байгаа. Дээрэс нь одоо яг олон улсад жишээлбэл шагнал авсан энэ одоо дурсамжтай мөчүүдийг бол бас энд харуулад өгсөн. Тэгснээрээ бас хэрэглэгчтэй бид нар аль болох ойр байхыг бол хичээдэг. За ерөнхийдөө бол миний нэг ажлын өдөр нэг иймэрхүү байдалтай бол өнгөрдөг. Та бүхэн манай бас ажлын байртай танилцсанд баярлалаа. Та бүхэн тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй.